За энэ хуулийн төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төслийг оруулж ирсэн байгаль орчны яамныхаа хаанаас цалинждаг вэ та нар? Хаанаас цалинждаг? Төсвөөс үсттэй. Би эсвэл андуураад байгаа мó? Наад төсвийн чинь мөнгийг татвар төлөгчд бүрдүүлдэг шүү дээ. Та нарын наад яриад байгаа иргэдтэй уулзахаар ахуй юм яриад байна хий. Ахуйгал ярина шүү дээ. Өөр юу ярих юм? Өмнө говь аймаг, Дорн говь аймаг, Говь Сүмбэр аймаг миний сонгогдсон говийн бүсийн яг энэ та нарын над яриад байгаа нөлөөллийн бүсэд амьдрдгийн. Энэ иргэдийн эрх ашигыг хамгаалсан залд үндсэн хуулийн 16-гийн 2-т байдгийг. Би уншаад өгөө. Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагтаас хамгаалуулах эрхтэй. Өнөөдөр малчин хүн, жирийн иргэн хүн төрсөн нутаг усандаа тайван сайхан амьдрах эрхтэй. Нөлөөллийн бүсэд биш шүү. Энэ үндсэн хуулийн заалт энэ одоо та нарын оруулж ирж байгаа хуулийн дээр чинь зөрчигдсөн байна. Та нар өнөөдөр юугаар бидний амийг таглах гэж орж ирж байгаа вэ гэвэл мэдээлэл нээлттэй Монгол улсын иргэн мэдэх хэрэгтэй гэдэг үндсэн хуулийн заалтаар гул барьж орж ирж байна. Зөв орж ирэх ёстой. Гэхдээ яагаад эрүүл орчин амьдрах эрхийн та нар зааж өгөхгүй байгаа? Тэгээ багийн иргэдийн хуралдах хэсгэд та нар санаа зовдөг юм уу? Багийн иргэд яаж амьдрдгийг мэдгүйж та нар өчнөө олон хуулиар тэр 2 номерын микрофон дээр сууж байгаа хүн өчнөө олон хилцүүлсэн гэж байна. Багийн иргэдийн үгийг сонсохгүй болсон энэ заалтаа аль багийн иргэдээр хилцүүлсэн? Хэн дэмжсэн? Бид нар өнөөдөр тойргоо сонгогдсон гишүүд багт очиж ажилдаг. Яваад очихоор багийн иргэд өөр юм ярьдаг. Тэдний зүв байдаг. Тэд нар өнөөдөр усгүй болж байгаа. Тэд нар өнөөдөр тоосчлолтод амьдарч байгаа. Уушигны архаг сурьяатай болсон, хавдартай болсон. Эмэгтэйчүүд нь жирэмсэлж чадхаа байсан. За энэ өвчний аншуудыг хойш нь тавьчих. Зүгээр нутагтаа сайхан амьдарч чадахгүй багаараа, сумаараа нүүх байдал шилжчихсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр бизнес сүрлээ, бизнес болохоо байла тэр иргэд юугаа ярьдгийг зөвхөн дарга нартай ганцаарчилж уулзаа шийдчих гэсэн ийм хуулийн төсөл оруулж ирээд байдаг. Тэгээ энд нь зүгээр жагсаалтыг мөнгөөр худалдаад авсан улсын хурлын гишүүн үзэл санааны хувьд дэмжиж гэнэ гэж сууж идэг. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд дандаа прагматик гишүүд байдаг. Дандаа хөдөө орон нутгаас сонгогдсон. Дандаа өмнө нь засаг дарга байсан, сумын засаг дарга байсан, багийн засаг даргаас ахуулаад явцсан ард түмнийхээ зовлон мэддэг хүмүүс байдаг. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг унгаахыг уриалж байна би. Бид нар очиод өнөөдөр сонгогчдынхаа өмнө юу ч харж чадахгүй. Монгол улсын иргэн өнөөдөр За, мөгөөс нэг минут алгүй. Засагтаа өнөөдөр ард иргэд үгээ хэлж чадхаа болцсон. Тэрийг та нар шууд авч хийж байгаа юм байна. Иргэдийн оролцоо гэж юу юм бэ гэж яриа сууж идэг. Тэгээ иргэдийн төлсөн татвараар цалинжиж идэг ичээч та нар. Байнгын хорооны гишүүдэд дахиад уриалъя. Энэ төслийг байнгын хороон дээр нь унгах хэрэгтэй. Дахиад бүр үзэл санаанаас нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо Монгол улсын үндсэн хуулийг дагалдах хууль болгож өөрчлөх гээд байгаа юм уу? Үзэл санааны бүхэлд нь дэмжихгүй.